сайн байна уу? За 41 чулууны мэрийг зааж өгье. За чулуу 2 гартаа бариад за бодож байгаа зүйлээ маш сайн шивнэнэ. За шивнэхдээ за дараах нарныг уншина. Жорагма жорагма тун жо халарагчин жорагма ажа тун жо хөлө хон жо хон гэж тарныг уншина. За тарныг уншаад тухайн чулууга нэг овоолго болгоод чулууга 3 тэнцүү хуваана. 2 гараараа. За баруун талаас нь эхлээд чулууга баруун тал буюу өөрийн талын сав талаас эхлээд 4-4-оор нь таслана. За 4-4-оор нь таслаад үлдсэн чулуугийн дээшээ тавина. За голын чулууга 4-4-оор нь таслана. За дараа нь зүүн гар талынхаа чулууг 4-4-оор нь таслана. За үлдсэн чулууга нэг овоолго үүсгэнэ. За мөн адил 2 гараараа 3 тэнцүү хуваана. За мөн адил 4-4-оор нь таслана. За үлдсэн чулууг нь голд байрлуулна. За голын чулууга 4-4-оор нь таслалаа. За зүүн гар талын чулууга 4-4-оор нь таслалаа. За мөн адил одоо овоолго үүсгээд за тэнцүү 2 гараараа 3 тэнцүү хуваана. За 4-4-оор нь мөн адил таслана. За ерөнхийдөө чулуу маань таслалт бол дууссан. За үлдсэн чулууга нэг овоолго үүсгээд баруун гар талдаа тавина. За эхнээс нь чулуу маань 1 болон 2 нутаг гэсэн чулуу үлдэх ёстой байдаг. За эндээсээ дөрөвдөө чулуунуудаа 2-2-ыг авна. 4 болон 3 дахь чулуунуудаас 2-ыг авна. За ингэснээрээ чулуунууд маань 2 юм уу 1 гэсэн чулуунууд үлдэнэ. За баруун гар талыг бол өөрийн талын сав буюу мэргэлүүлж байгаа өөрөө эсвэл тухайн одоо хүнийг мэргэлж байгаа хүнийхээ баруун гар тал болон өөрийн талын савыг хэлдэг. За зүүн гар тал бол тухайн санаа зовж байгаа санаа зовнил эсрэг талынхаа одоо хүний бодол санаа зүйлийг зүүн гар талын сав хэлдэг гэсэн үг. За эхнээс нь чулуунуудаа тайлбарлаад явъя. За баруун гар талын өөрийн талын савны эхний чулууг хүний өөрийн бодол одоо ямар бодолтой байна, толгоос хэрэглэн байна уу гэдгийг үздэг гэсэн. За нэг чулуу буувал өөрийн талын савны одоо тухайн одоо өөрөө эзэн нь толгоос хэрэглэн байна гэж үзнэ. 2 чулуу буух юм бол толгой бодолтой байна, гонигтай байна гэж үзнэ. За өөрийн талын 6 дахь чулуу. За өөрийн талын 6 дахь чулуу 2 буух юм бол өөрийн талын савндаа байна, мөн аз жаргалтай байна, эрүүл мэндтэй байна, өөрийн талдаа олд цомогтой байна хэмээн үзнэ. За өөрийн талын 9 дахь чулуу. За энэ 9 дахь чулуу бол тухайн одоо савндаа хөл хүнд байна уу, хөл хөнгөн байна уу, тухайн хийж байгаа зүйл нь
үр дүнтэй байна уу, үр дүнгүй байна уу гэх мэтчлэн үзнэ гэсэн. За яг үүнтэй адилханаар эсрэг талын сав буюу хүний савыг тайлбарлана. За хүний савны за хамгийн ихний чулуу буюу толгойн хэсэг. Тухайн хүн манд бодолтой байна уу, бодолгүй байна уу гэдгийг илтгэнэ. За хүний талын дөрөвдөх чулуу. Тухайн хүний савнд орсон байна уу, савнд ороогүй байна уу, тухайн зүйл нь баяр баясгалантай байна уу, баяр баясгалангүй байна уу гэдгийг заа. Жишээ нь морин мал алга болгосон буюу алдсан бол тухайн эсрэг талын хүний савнд орсон байна уу гэвэл 2 чулуу буйна. Савнд ороогүй байна гэвэл 1 чулуу буйна. За мөн тухайн хүний эсрэг талын сав буюу хүний талын савын 7 дахь чулуу. За 7 дахь чулуу нь тухайн эсрэг талын савнд тухайн хүний үйлдэл суурин байна уу, тухайн зүйлд нөлөөлж байгаа зүйл нь нөлөөтэй байна уу, нөлөөгүй байна уу гэдгийг үздэг гэсэн. 2 чулуу байх юм бол тухайн хүн сууриндаа бат бүх байна. 1 чулуу буух юм бол хөнгөн байна. Мөн эрүүл мэндэд нөлөөлж байгаа зүйл нь хүнд байна, хөнгөвтөр байна гэдгийг 2 чулуу буюу 1 чулуугаар илэрхийлдэг. За голын игнэний хамгийн дээдлийн толгой хэсгийн 2 дахь чулуу. За 2 дахь чулуу маань хил мэдээтэй ямар нэгэн зүйлийг хил мэдээ ирэх нь үү, ирэхгүй нь үү гэдгийг илтгэдэг чулуу гэсэн. За 1 чулуу буух юм бол хил мэдээ байхгүй, ямар нэгэн хил мэдээ ирэхгүй. 2 чулуу буух юм бол тухайн зүйлд маань хил мэдээ ирнэ гэж үзнэ. Гэхдээ хил мэдээ ирэхдээ баяртай юу, баяргүй байна уу гэдгийг голын чулуу буюу зүрхэн чулуу буюу амин чулуу, баяр баясгалангийн чулуу гэж хэлдэг. За энэ зүрхэн чулуун дээрээ 1 чулуу буух юм бол хил мэдээ тааруулхан байна гэж үзгэнэ. Мөн эрүүл мэндийн шалтгаан нөлөөлж байгаа зүйл байна гэж үзнэ. Мөн тухайн ажил үйлсэнд баяртай байна уу, баяргүй байна уу гэдгийг илтгэнэ. 2 чулуу буух юм бол хил мэдээ ирнэ, гэхдээ сайн мэдээ ирнэ. За 1 чулуу буух юм бол хил мэдээ ирэхгүй, ер нь болж байгаа тийм таархан байна гэж үзнэ. Хэрвээ 2 чулуу байх юм бол эрүүл мэнд маань маш сайн байна гэж үзнэ. 1 чулуу буух юм бол эрүүл мэндийн нөлөөтэй зүйл байна гэж үзнэ. За мөн өөрийн талын 6 дахь чулуу буюу өөрийн талын савны 2 дахь чулуу бол мөн эрүүл мэнд 1 чулуу байх юм бол эрүүл мэнд шалтгаантай байна. 2 чулуу байх юм бол эрүүл мэнд нь сайн байна. За морь мал удаж байгаа бол өөрийн талын савндаа байна. Нэг холдоогүй байна гэсэн. За 1 чулуу байх юм бол өөрийн талын савнаасаа гарсан байна гэж үзнэ. За голын игнэний хамгийн доотлын чулуу буюу 8 дахь чулуу. За 8 дахь чулуу маань тухайн ажил, төрөл, эрүүл мэнд бүх зүйлийн саад дотор хэр хэмжээтэй байгааг нь илтгэнэ гэсэн. За 2 чулуу буух юм бол тухайн эргэлүүлж байгаа тал нь саад дотортой байна. За эсвэл хань ижилтэй болох нь бол хань ижилтэй болохооргүй байна. Эрүүл мэндэд нөлөөлж байгаа зүйл байна гэж үзнэ. 2 чулуу байх юм бол их саадтай гэж үзнэ. 1 чулуу буух юм бол саад дотор байхгүй хэмээн үзнэ гэсэн. За нэг жишээ аваад чулуугаа мэрлээд чулуун дээрээ тайлбарлаад явнаа. За чулуугаа 2 гартаа бариад сайн шившээд хүслээ сайн бодно гэсэн. За хүслээ бодоод таринаа уушнаа. Жорагма жажарагма түнжа халарагсан жорагма чадаж түнжа хөлөрөө хонжа хон. За миний ноён нуруу ямар байна? За би мэрэгжлүүлж байгаа хүний ноён нуруу ямар байна? Тооны, нэр, жил, насыг хэлээд ноён нуруу ямар байна гэдээ үзнэ гэсэн. За чулууга тэнцүү 3 бай. За мөн адил 4-4-өөр таслана.
нэг овоолго үүсгэлээ. Тэнцүү 3 байна. За нэмэлтээр мэдээлэл өгөхөд нэг чулуу татаад эрүүл мэнд, ажил үйлс, хайр дурлал одоо алдсан зүйл бүгдийг нь ерөөдөө тодорхойлж болно гэсэн. Чулууны төлөв байдлаар нь тодорхойлно. За 4-4-өөр нь ингээд таслана. За чулуу маань ерөөдөө 4-4-өөр нь таслаад дууссан. За 3-3-та болон 4-тэй чулуунуудыг 9 нүднээс 2-2-оор нь авна. За чулуугаа уншихад бэлэн болголоо. За мэрэгдлүүлж байгаа хүний тухайн чулууны тайллыг хийхдээ хамгийн түрүүнд одоо сайн одоо зүйлийг төрүүлж хэлнэ гэсэн. Хизээч саад дотортой зүйлийг хэлэхгүй гэсэн. За тэгэхээр хамгийн түрүүнд одоо сайн зүйлийг хэлэхийн тулд за та ер нь бол өөрийн талынхаа савнд баяртай байна. Одоогоор их баяртай байна гэж үзнэ. За өөрийн талын савнд 2 жил бос учраас та их баяр баясгалантай байна. За та хөл хөнгөн байна. Таны бодож байгаа хийж байгаа бизнес ч юм уу бусад зүйл чинь одоо ер нь та үр дүнтэй хөл хөнгөн бодолтой явж байгаа юм байна гэдэг ч юм уу тухайн зүйлийг тайлж эхэлнэ гэсэн. Монгол одоо арга билгийн ухаанаараа бэлэгдлийн чанартай ерөөдөө тайлаад явна гэсэн. За эхнээс нь эхлээд тайлбарлаад явъя. Өөрийн талын савны нэгдүгээр чулуу буюу өөрийн савндаа нэг зүйлийг бодоод байна, гонигтай байна гэж үзнэ. За 6 дахь чулуу буюу өөрийн талын савндаа баяр баясгалантай байна. За өөрийн талын савны одоо 3 дахь чулуу буюу 9 дахь чулуу өөрийн одоо хөл хөнгөн байна, суурин гэж үзнэ. Мөн одоо санхүүтэй холбоотой зүйл үзэх юм бол мөнгөндөө үргэлгэн байна, хийж байгаа зүйлдээ тэмхэн байна гэж үзнэ. За хүний талын савыг үзье. За ер нь 2 чулуу буух юм бол хүнтэй муудалцсан ч юм уу жоохон бодолтой тэмхэн байна гэж үзнэ гэсэн. Хүний талын савндаа. За хүний талын 4 дахь чулуу буюу тухайн одоо ямар нэгэн нөлөөлж байгаа эрүүл мэндийн эсвэл ямар нэгэн одоо нөлөөлж тухайн эсрэг талын хүнний нөлөө байна уу? Тухайн хүн ямар байна гэдгийг үзнэ гэсэн. За нэг чулуутай учраас ямар нэгэн эсрэг талынхаа савндаа тийм баяртай мэдээтэй ч юм уу тийм байхгүй байна. За 3 дахь чулуу буюу тухайн одоо эсрэг талын бодож байгаа хүний одоо ямар нэгэн нөлөөлж байгаа үйлдэл нь одоо хэр одоо нөлөөтэй байна гэдгийг тухайн чулууны 2 чулуугаар илэрхийлнэ. Нэг чулуу бол тухайн нөлөө байхгүй, 2 чулуу бол нөлөө байна гэсэн. За толгой игнэний 2 дахь чулуу. Толгой игнэний 2 дахь чулуу буюу хэл мэдээ байна уу, мэдээ байхгүй байна уу гэдгийг илэрхийлнэ гэсэн. За нэг чулуу буух юм бол нийл мэдээ ирэхгүй. За 5 дахь чулуу буюу голын чулуу, эрүүл мэнд одоо ерөнхий илтгэж байгаа чулуу буюу эрүүл мэнд, ажил үйлс одоо хэр одоо ашигтай байна, хэр нөлөөтэй байна гэдгийг илэрхийлнэ. Нэг чулуу буух юм бол за ер нь бол бүтэл багтаа гэсэн. За 8 дахь чулуу буюу ажил үйлсийн саад дотортой холбоотой чулуу гэсэн. За ер нь саад дотор байхгүй гэсэн. За 9 чулуугаа одоо хооронд нь 9 чулуу бүгдийн хооронд нь зардаж зангидаад уншна гэсэн. За ер нь ноён нуруу одоо энэ үзүүлж байгаа хүн ямар байна. За ер нь нэг зүйлийг ихээр их маш ихээр бодсон байна. Яг одоогийн байдлаар бол өөрийн талын савндаа байна. За одоо тийм агуу тийм аз жаргал баяр баясгалантай байна. Хөл хөнгөн байна. За бодож байгаа зүйл нь хэл мэдээ бол ирэхгүй одоогийн байдлаар. За эрүүл мэндэнд нөлөөлж байгаа нэг бага зэрэг сөрөг зүйл байна. Гэхдээ саад дотор юуж байхгүй. За нэг хүнтэй өнгөрсөн цаг хугацаанд жоохон муудалцсан юм уу эсвэл тийм нэг одоо бодолтой хүн байгаад байна гэж үзэх нэ. За хэрвээ чулуунд хайр дурлал,
гэр бүлээ үзэж байгаа тохиолдолд ер нь бол тухайн одоо эхнэр нь ч юм уу эсвэл найз охин ч юм уу бодож гинөө. Тэгээд ер нь бол одоо саад дотор байхгүй учраас тухайн хүн маань чамд сайн байна. Ер нь бол өөрийн талдаа орсон байна хэмээн үзнэ гэсэн. За ерөнхийдөө бол энэ хүү зарчимтай явна гэсэн. За сайн төлөвийн одоо буултыг тайлбарлаж өгье. За нийтдээ 64 буултыг ерөнхий зарчмын энэ зарчмаар бол уншдаг. За сайн буултын төрлүүд ямар байдаг вэ гэхээр хамгийн түрүүнд 9 толгой гэсэн чулуу буун. 9 толгой гэдэг маань толгойг нэмээд бүгдээрээ 3 чулуу буусан тохиолдолд тухайн мэргийг татаж үзэхгүй гэсэн. За энэ маань хоёр талтай одоо эрүүл болон амьд явж байгаа хүнийг татаж үзэх юм бол 9 толгой буухан бол энэ хүн маань маш сайн одоо цог золбоо эрүүл мэнд маш сайн байна гэж үзнэ. За мөн одоо эсвэргээрээ нас орсон хүн дээр үзэх юм бол 9 толгой буюу газарт орсон байна. Ер нь бол толготын цаана орсон байна буюу доош орсон гэж үзнэ гэсэн. За амьд хүн дээр 9 толгой буусан тохиолдолд дээдийн төлөв буюу чулууга татахгүйгээр ажил үйлсэн бүх зүйл нь саадгүй бүтнэ гэж үзнэ. За нэг чулуу буулаа. Нэг чулуу буухан болоо. Нэг чулуу толгой хэсэг нэг чулуу буугаад сав хэсэгтээ 2 чулуу буух юм бол сав буюу сав тухайн чулууг нэрлэхдээ 1 2 3 гэсэн дээд хэсэг нь толгой хэсэг гэж хэлнэ. За 4 5 6 гэсэн хэсэг маань сав хэсэг гэж хэлнэ. За доод хэсэг маань хөл хэсэг гэж үзнэ. Эхний хэсэг нь өнгөрсөн цаг хугацаанд болсон үйл явдлыг илэрхийлдэг. Голын хэсэг маань одоо цагт болсон үйл явдлыг илэрхийлдэг. Доод 3 хэсэг маань 7 8 9 хэсэг маань ирээдүйн цагийг илтгэдэг. За толгой хэсгийн чулуунууд бүгдээрээ 1 буугаад голын хэсгийн сав хэсэг нь бүгдээрээ 2 буугаад хөл хэсэг нь бүгдээрээ 3 буусан тохиолдолд энэ маань дээд дөрвөн сайн буултын төлөвийн одоо нэгт орох сайн төлөв гэж хэмээн тооцогдно. Энэ үзэх шаардлагагүй бүх зүйл нь аяндаа бүтнээ хамгийн сайн төлөв буюу алтан хайрцаг төлөв гэж үзнэ. За дараагийн 3 дахь төлөв сайн төлөв бол зүүн гар талдаа 1 чулуу үлдээд бусад хэсэг нь бүгдээрээ 2 чулуу буух юм бол 3 дахь сайн төлөв. За дараагийнх нь голдоо 1 үлдээд 2 талдаа 2 чулуутай бусад хэсгүүд нь бүгдээрээ 2 буух юм бол алтан хундаг буюу маш сайн төлөв. Баруун гар талдаа 1 чулуу үлдээд бусад хэсгүүд нь бүгдээрээ 2 буух юм бол баруун гар тийшээ харсан алтай хайрцаг. За ингээд 4 5-аад юм маш сайн дээд төлөвүүд байдаг. За энэ үед одоо ажил үйлс эрүүл мэнд бүх зүйл нь биелнэ гэж үзнэ. За дахиад жишээн дээр авч үзье. За болт гэдэг хүний эрүүл мэнд ажил үйлс нь ямар байна гэдэг жишээ аваад чулууга ховлоо татаж үзье. За чулууга 2 гартаа сайн бариад жившээд тарнаа уншнаа. Жарагма түнжа халаарагчинжарагма хачатача түнжа роле хонжа бат эдэг хүний эрүүл мэндийн хэрвээ ажил ус ноён хэр тач чулууга 2 гараа 3 авах үсгэнэ гэсэн. За миний хувьд бол уцаар авчлаа гэж байгаа учраас 2 гараа зэрэг ажиллаж чадахгүй байгаа шүү. За 4-4-өөр нь таслаа. За дахиад 4-4-өөр нь таслаа. 4-4-өөр нь таслаа. За 4-нд тухайн бат эдэг хүний эрүүл мэнд маш сайн байна шүү. Ажил үйлс нь маш сайн байна. 9 толгой бууж байна те. За энэ бол хэр багийн хүн дээр буудаггүй буулт учраас бат гэдэг хүний эрүүл мэнд нь маш сайн байна гэдэг төлөв дээр буусан байна. За дараа нь дахиад таслаа. За тарнаа уншлаа.
За дорж идэг хүний одоо ээж нь хэр байна гэдэг бодоод ингээд чулуугаа таслаад үзье. За чулуугаа таслаад 4 таслалаа. За дахиад 9 толгой бууж. За тухайн чулуун маань өнөөдөр нэлээд бас одоо нарны туяа ярьч одоо гэрлийг аваад энэ нөгөө цоомлоор чулуу тасалж байгаа учраас 9 толгой хамгийн сайн төлгөө буугаад байна л да. За яг жинхэнэ жишээ авч үзэхгүй бол чулуун маань 9 толгой буугаад байгаад байна. За таньдаг хүнийхээ чулуу одоо таньдаг хүнийхээ авч үзье. За өмнө говьд ажилладаг хосоо гэдэг инженер залуу байгаа. Инженер залуу маань эрүүл мэндэнд хэр байна, ажлаас нь хэр явж байна гэдэг үзье. Жишээ авч үзэхгүй бол 9 толгой буугаад байна гэсэн. Хит их мэрэгэн байгаад байна чулуун маань. За хос баяр гэдэг хүний эрүүл мэндийн ажлаас нь ямар байна? Энэ солонгос явах гэдэг өсөлтөд байгаа. За эхний толгой татлаа толгойн хэсэгт. За өөрийн талтаа шууд 2 чулуу бууж энэ чулуунуудаа ер нь ингээд татаад ирэхээрээ дадаад эхэлдэг шууд эхний 3 толгойг татаад ер нь ямар бодолтой ажиллуулсан бүтгэнэ гэдгийг мэдээд явчихдаг гэсэн. Сав болон хөлийг татах шаардлага байхгүй гэсэн үг явцсан донд. Маш их мэрэгэн болж байна гэсэн үг. За баруун гар талтаа бодол 4 чулуу буюу 2 авах юм бол бодолтой байна. Солонгос явах гэдэг хөөцөлтөд байна. Мөн одоос чинь гонигтай байгаад байна. Мөн одоо ойрхон хүнтэй муудалцсан байна. Нэг бодолтой хүн байгаад байна гэж үзэхээр байна. За голын хэсэгтээ хэл мэдээ ирэхээр өнөө гэдэг маань 2 чулууг авчих юм бол хэл мэдээ ирэхгүй. Хэрэв мултивиз өгөхөөр одоо мэдгдсэн бол мултивиз нь гарахгүй гэж үзэх нь байна. За чулуугаа ахад нэг аваад өгсөлтэй 300 бол. За өөрийн талын одоо 4 дахь чулуу маань 6 дахь чулуу баяр асгалан байхгүй байна. Өөрийн талынхаа савндаа байхгүй байна. Гэртээ суурин байхгүй байна. Жохон гадуур яваад байна гэж илтгэж болно гэсэн. За 4 дахь чулуу хүний талын савнд орсон байна. Жохон эрүүл мэндэд нөлөөлж байгаа зүйл байна. Бие зүөх юм бол одоо мултивиз өгөхөд одоо хөөцөлтөд явж байгаа. Мултивиз гарахгүй дахиад сингл виз гарахаар байна гэж. За гэртээ хөл суурин юм байна. За виз өгөх юм бол татгалзах зүйл байхгүй. Хөшөд хүлээгээ тавнаа. Саад дотор юуч байхгүй байна. Хэмээмээр саадын чулуу маань 1 чулуу болсон. За эсрэг талын нөлөөлж байгаа хүчин зүйл юуч байхгүй. Буюу одоо эсрэг талын савны хөл чулуу маань 1 болсон. За чулуугаа баруун гар талдаа олгоолж үзээд 2 чулуунуудаа аваад хураагаад явъя. За одоо чулуугаа ерөөд нь тайлж уншъя. За нэг одоо зүйл хөөцөлдөхөд ч юм уу, бодолтой ч юм уу, гонигтай зүйл байгаад байна. Толгой сэргэлэн биш байна. За хөл суурин өөрийн талынхаа савндаа хөл суурин байна. Баяртай зүйл ерөөсөө энэ хүнд юуч байхгүй байна. Өөрийнхөө талын савнаас гарцсан байна. Эрүүл мэндийн хувьд нөлөөлж байгаа хүчин зүйл байх нь байна. За өөрийн бодож санаж байгаа зүйл нь ер нь бол биелэхгүй. Биелэхэд айгүй тийм хүндрэлтэй байна гэж үзсэн байна. За хэл мэдээ ирэх нөө гэж үзсэн. Хэл мэдээ бол ойрхон хугацаанд бол байхгүй, хэл мэдээ юуч байхгүй. Эрүүл мэндэд нөлөөлж байгаа тийм зүйл байна. Уужиг өвчин маань сэтрэх жоохон аюултай байна. Гэхдээ ер нь дэмжлэгийг хэлэх юм бол үр дүнтэй байхаар байна. Өөрийн талын савндаа 2 чулуутай байна. Тэгээ саад доторын чулуу маань 1 чулуу байна. За эрүүл мэндэд жоо тийм нөлөө, баг зэрэг нөлөө байна. Бодож байгаа цаасан ажил маань жоохон биелэх болно. Жоохон саад байхгүй ч гэсэн баяртай нэг байгаад байхгүй гэсэн. Толгой талдаа 2 чулуутай байгаад ийм байх юм бол ер нь бол хэл мэдээ ирээд сайн байна гэж үзнэ гэсэн. За нэг визний хувьд саад байхгүй ч гэсэн нэг баярлаад байгаа юм байхгүй мэн үү? Сингл визээр дахиад гарахаар байна.
За хүний талын савнд гэдэг маань ер нь бол жоохон бүтэл муутай байна л гэж үзснэ гэсэн. За ийм байна. За дахиад нэг жишээ аваад үзье. За зүслээ сайн бодоод. За дахиад хосоо гэдэг хүнийг үзье. За хосоо гэдэг хүн маань Парада 120 гэдэг машин авсан байгаа. За ерөөхдөө бол одоо хэр байна аа? Машин маань хэр байна? Өөрөө тэр машиндаа хэрэгсэл ханамжтай байна гэж үзье. За чулууга тэнцээ 3 болоо. Баруун гар талаасаа өөрийн талын савны талаасаа дахиад 4-4-оор таслана. За баруун гар талаасаа 4-4-оор таслаа. За 4 чулуу 3 чулуунуудынхаа 2 чулуунуудыг авнаа. За ерөнхийдөө чулуу маань үзэхэд тайллаа үзэхэд бэлэн боллоо. За өөрийн талын савнасаа харнаа. За ер нь бол сайн зүйлийг тайлах хэрэгтэй гэж хэлсэн. За тэрнийхээ дагуу сайн зүйл нь юу байна? Ер нь бол гэртээ хөлд суурин байгаа юм байна. Гэхдээ өөрийн савндаа баяр баясгалан байхгүй байна гэж үзэхээр байна. За машины талаар бодож байгаа. За толгой бол сэргэлэн ухаалаг байна. Гэхдээ нэг баяр баясгалан юуч байхгүй. За нэг цаа тутгар юуч байхгүй зүгээр хийвэл одоо байх байдаг та гэдэг шиг л мань одоо ерөөдөө явж байна. Тэрнийг баярлаад машиндаа ч юм уу бодоод энэ баярлаад тахцал байхгүй байна. Хүний талын савндаа 2 чулуутай гэсэн. Тэгэхээр ерөөдөө бол нэг сөрөг нөлөөтөө жоон тийм тааламжгүй л яваад байна. Гэхдээ сад дотор байхгүй зүгээр байдгаараа л байх юм байна. За машин маань одоо жишээ нь бензин их зарцуулдаг ч юм уу ямар нэгэн тийм нөлөөнүүд бол сэт талд бол байгаад байна. Тийм учраас тухайн хүн маань баяр баясгалан байхгүй байна. Бодож санаж байгаа зүйл алгуу. Тэг ямар нэгэн төлөвсөн зөөрч байхгүй. Сад дотор байхгүй машин. За ингэж 9 чулуунуудынхаа хооронд нэг хүршлэн уяж одоо зангидаж уншиж тайлна гэсэн. За одоо тухайн одоо шашны холбогдлолтойгоор ч юм уу эсвэл тухайн эмэгтэй хүн одоо сайн байна уу хэр байна гэдэг ч юм уу ийм зүйлийн тайллыг бол бас чулуугаар үздэг. За энэ тохиолдолд ямар үед нь сайн байд юм бэ? Ямар үед нь ямар нэгэн байдлаар хүнтэй холбогдсон байна бэ? Тэр хүн ямар байна гэдгийг нь үзнэ гэсэн. За эсрэг талын сав буюу зүүн гар талынхаа савыг үзнэ гэсэн. За тухайн одоо ном одоо уншуулад хүрсэн байна уу? За тухайн одоо ямар нэг эмэгтэй хүн одоо байна уу? Одоо хань ижил байна уу? Тухайн хүн маань өөрт чинь хэр одоо тааламжтай сайн байна вэ гэдгийг үзнэ. Эсрэг талын сав гэсэн. За эсрэг талынхаа сав хэсэгтээ 2 чулуу байх юм бол тухайн хүн чамайг ихээр хайрлалт юм байна. За толгой хэсэгтээ 2 чулуу байх юм бол тухайн чамайг боддгийм байна гэж үзнэ гэсэн. Тэгээд хөл талдаа 2 чулуу байх юм бол тухайн хүн маань ямар нэгэн үйлдэл төлөж чамд анхаарал тавиад байна гэж үзнэ гэсэн. За тэгтээ сад доторхоо чулууг харнаа 8 дахь чулуу. Садтай бол ичнээн сайн байгаад нэмэр байхгүй. Ер нь бол астаа муу л гэсэн. За сад доторхын чулуун дээр 1 чулуу буугаад за бодолтоо савндаа 2 чулуу таах юм бол тухайн хүн чамд сайн байна гэж үзнэ гэсэн. За мөн яг энтэй адилхан ном уншуулаад тухайн ном маань хүрсэн байна уу?
тухайн одоо зүйл нөлөөлсөн байна уугүйг энэ мэтчлэн эсрэг талынхаа савны төлөв байдлаар нь тодорхойлоод хэлнэ гэсэн. За ерөнхий чулуунуудын тайлбарыг 30 минут хугацаанд ерөнхийдөө тайлбарлаж хэллээ. За таны татсан чулуу ховил маань мэргэн байгээ. Танд эрүүл их сайн сайхныг хүсэн өрөө. Өөр асуух зүйл байх юм бол та мессенжерээр холбогдороо. За баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөөгөө.